Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон-у 22 жилийн турш үн төлбөргүй сайн дурын үйл ажиллагаа явуулж олон чуханд өөрийгөө эмчлэх аргыг заасаар иржээ. Түүний эмчилгээний аргыг Жумболи гэж нэрлэдэг байна. Тэрээр хүний биеийн аль нэг зэгийг олж өвчин зовоорыг илэршүүлдэг байна. Энэ эмчилгээний дур зоргоороо санаанаас зохиосон зүйл огт биш юм. Харин шинжилгээ ухааны үндэслэлтэй бөгөөд анагаах ухааны доктор профессорууд мөн их сургуулийн багш докторуудтай урт удаан хугацаанд хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийж үр дүнд хүрсээр иржээ. Харуулт өгсөн хүмүүсээ түүний эмчилгээний ачаар хөл дээрээ боссон олон жишээ байдаг байна. Сайн байна уу? Намайг Гэрэлмаа гэдэг. Би 2024 оны 12 сард тархины хаалганд ороод зүүн талд маань саажсан. Тэгээд одоо энэ эмчид ирээд булчин сулдаг цэгүүдийг мэдэж авлаа. Гарын булчин маань нэлээд сайн суларч шүү ер нь. Ер нь их олон жил их нурууж явсан тэгээд. Сарын энэ үн дээр ирээд ингээд энэ нэг цэгүүд дээр тавилаа. Тэгсэн чинь бас зүрхнээс болж их өвддөг байсан юм байна. Тэгээд одоо харин энэ үнийг ингээд үзүүлээд ингээд бүх юм цэгээ мэдээд авлаа ер нь бас хондоо болд юм шүү. Өвлийн илрэлт хүмүүс хамрын ханиадаар их өвддөг. Энэ үед халуун буулгаж хоолой өвчнө гэдгийг зүрхний үйл ажиллагаагээ дэмжих аргыг бүгд найрамдах Солонгос улсын иргэн профессор Пак Жон-у зааж өглөө. 반갑습니다. 샘베노 Ханиадны үед зүрхийг тайвшруулж чадвалаа халуун буурч, халуун буурах үед вирус үржих таатай нөхцөл алдагдаж, улмаараа ханиад идэгрэх нөхцөлөөр бүрддэг. За тиймээс би өнөөдөр зүрх тайвшруулж хоолойг тогтвортой байлгах эмчилгээний аргыг зааж өгье. Эхлээд баруун гарын алган дээр зураг дээрх 4-р байрлалд тохирох хэсэг байдаг. Энд илж дарж өгвөл зүрх тайвширч халуун буурахад туслана. Үүнийг хийхээс өмнө цээж хэсэгт дарж үзэхэд өвддөг бол энд массаж хийсний дараа өвдөлт багассан байгааг та мэдэрнэ. Хоёрдугаарт уушгийг тайвшруулах аргыг хэлье. Энэ хэсэг нь уушгийг тайвшруулах зориулалттай зэг. Ялангуяа баруун дээд уушгийг зохицуулдаг. Уушиг тайвширснаар зүрхч хурдан тогтворчдөг. Тиймээс 3-4 дугаар хэсгийг хамттан массаж хийвэл илүү үр дүнтэй. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон-у бол Солонгос улсын анагаах ухааны салбарын 150 орчим мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Жил бүр улс орнуудаар явж сайн дурын ажил хийж бусдад эрүүл мэнд бэлгэлдэг байна. Тэрээр хийж бүтээснээ улс оронд оч үнэлүүлсэн нэг юм Пак Жон-у гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудыг цовруул нэвтрүүлэг болгон ТV5 телевизээр дамжуулан иргэд олон нийтэд тун удахгүй хүргэх юм.